Самбицгаанууд төрье. 2025-аас 26 оны хичээлийн жилдээ хүүхэд хөгжүүлсэн, ангитай ажилласан тайлан нэгэндээ анги өдөрцөн багш Монгол харуулна. За манай анги 32 суралцагчтай хүнээс 15 охин 17 хүүхэн суралцж төгслөө. Ангийн зорилго өөртөө итгэлтэй зөв бичиж, уншиж, бодож, бусдыг хүндэлдэг энэрхүү хүүхдийг төвшүүлнэ. Ангийн ураа унш бас дахин унш гэсэн ураагаар унших чадрыг нэмэгдүүлэхэд давтан уншлагын аргыг хэрэгэлсэн. Өдөр бүрийн шин сэдвээ ханд уншвал давтан уншиж, маргааш нахиж ирэхэд давтан түүнийгээ уншиж, үгээ баялгаа нэмэгдүүлэн давтан унших арга хэрэгэлсэн. За мөн 1 минутын уншлага эцэг эхтэй хамтарч өдөр бүр танил бус сэдвүүдийг ээлжлэн уншуулж хураарын дагуу уншуулж төвшүүлсэн. За мөн дугуйлангаар үгээ тод чанга хэлж өөртөө итгэлтэй уншуулах. Хадаа манай ангийн унших чадварыг ахиулахад дугуйлангийн одоо өөрөөр бас их байсан. За захин уншлага сурагчид бие даалтын 7 хоног болох тусам ангийн группээр байршуулан өөрийн өдөр бүрхэн минутаар уншиж байгаа, намаа уншиж байгаа бичлэгүүдийг бол одоо өдөр болгон тавьж хянаж явсны үр дүнд одоо унших чадвар бас ийм агцтай байсан. Бичих унших чадварыг хөгжүүлсэн байлаа. Сурагчдын бэлтгэл байдлаас эхлээд бэлтгэл хөтөлбөрөөс эхлээд сурагчдын сурах арга барилыг зөв эзэн шүүхийн зөв суух зөв үзгээ барихаа даалгавар өөрийг анхааралтай гүйцэтгэхийн тулд маш сайн ажиллах. За түүнийг ажиллаж ялгаа буюу зөрүүг нь сайн ажиллаж тоолож хийлгэсэн үгэнд бас бичих чадвар бол одоо сайжирсан. Сурагчдын дэвтэр бол тойл гэсэн ураатай өдөр бүр одоо зөвхөн хотон бичих ажлыг бол хийж гүйцэтгэсэн учраас 100% бичиж. Ойлгон унших чадвар буюу дугуйлан. Дугуйлангаас сурагчдын хэл яриах хөгжүүлж сургасны үүднээс сар болгоны одоо чиглэг шүлгүүдийг одоо маш сайн өрөвдөлтөөр чиглүүлж үгийн утгыг нь тайлбарлуулан ярилцаж түүнийгээр нь ойлгосноор нь зураг зурулж өөрсдийнх нь сэтгэн бодох чадварыг бол бас давхан хөгжүүлэн явсан. Үлгэрүүдийг уншиж за түүний утга санаагаар нь дүрийн тоглолт, зураг зурулах, зургаар илэрхийлэх гэх мэт олон янзын бүтээлүүдийг хийж одоо давхар явж өгч. Мөн мэрэгжлийн багш нарын бүлгээс зохион байгуулсан ажлуудаас дуртахад за бадгүй бар өгөн үлгэрээр дүрийн тоглолт жижиг намаа за түүний гол дүрүүдийг нь түүлгэж бодуулах. За Монголын хичээлтэй холбож хэн юу гэсэн асуултанд хариулагдах гол дүрүүдийг бол одоо хийж ажилласан. Мөн манжин үлгэрээр тестраллаар байрлуулах. За юуны тухай гарсан нэг өдөр багтаад бичүүлэх гэх мэтлэн олон ажлуудыг хийж унших чадварыг л та. Өв соёлоо дэвлэгч анги. За үүнд бол цагаан сарын удамжилтай баяруудаас тухайн үед бүхэн зохион байгуулж өвөөмэдэгээ золгоорой шүлгийг чийжлүүлэн за түүний утга санаагаар нь зургаар илэрхийлэн зургуулах гол хэн юу гэсэн асуулт хариулах үгүүдийг түүлгэх монгол хэлтэйг болоод гэж хийсэн бүтээсэн зүйлүүдээ бол дандаа хамтруулж явж ирсэн. Энэ үр дүнд иргэний боловсрол комитет зохион байгуулсан видео бичлэгийн уралдаанд амжилттай оролцож өгсөдөд эдлэгч анги хандлан болж өргөмжлөлөөр шагнуулсан. Миний ээж хөөрхөн за тухайн үеийн одоо үед сарын ажлуудад төлөвлөлтийн дагуу зохион байгуулсан цаан шүлгийг миний ээж шүлгийг хийж утга санаагаа тайлбарлан ээж дэмжлэгээ бичихээ зургаар илэрхийлэх, наамал цэцэг хийх энэ зүйлүүдийг бол одоо хийж монгол хэлтэйгээ өнөөдөр юу хийсэнгээ бас тэмдэглэн өдөр зохиолгож давхар дандаа явж ирсэн. Хэдүүдэн хичээл. За манайх энэ хичээлийн жилд 22 сэдвийг бол одоо нээж идэвхтэй бүх сурагчид
100% алмаа заавч төвтэй сайн оролцсон. Жирс гадуурх зүйл сургуулийн удамцалтай намрын спортын тэмцээнд 50 метрийн гүйлтэй Америкийн алтай Google 4 харьцан 4 буухайг тэмцээнд багаараа 3 дугаар байр хүрэл медаль октод 4 харьцан буухай гүйлтэй 3 дугаарт орж хүрэл медаль бас 2 дугаар тус эзлэж амжилттай оролцсон. Ихээр шагнасан. Мөн мэрэгжлийн бүлгийн багш нарын бүлгээс зохион байгуулсан 1-р анги заавал унших жагсаалтаас гайхал бор номноос сурагчдад уншиж ойлгож 6 илэрхийлэх яриулах гэх мэтлэн олон ажлуудыг бол одоо давхар хийж хөгжил төлөвшөл. За шинэ жил өглөө шинэ он идлээ гэх мэтлэн брэнд ороор за өмшөлгийгаа жижиг 6 илэрхийлэх өвлийн тухай наамал хийхээ за мөн хаахад тэмцээнийг өвлийн одоо эцсэн зүйлүүдээр зохион байгуулсан ханандаа одоо хийсэн бүтээлүүдээ байна. Хичээс гадуурах буюу идалтын 7 хоногийн хуваарийг гаргаж за бүх сурагчдад бол гарын авлагыг эцэгт намт өгч хийсэн за мөн систем сургалтад хийсэн. За бидатын 7 хоногоор сурагчдаа үг өсөг үеэд артахгүй тулд цаг тухайд өдөр бүрээ ягтал уншиж байгаа бичлэгээр бол одоо ангийн групп чатад бол байршуулан ажиллаж сурагчдыг дүгнэж нэлж хэн хамгийн олон тасралтгүй явуулсан шалгуур. За мөн бус тонгогсны баярыг тохиод Олимпийн Монгол шүлгийг чийжлүүлж за түгээрээ наамд бүтээл хийлгэж за эцэгтэй уншиж төлөвлөж хамт явсан. Хөгжил төлөвшөлөм за усны баяр мөн дээлтэй Монгол 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохиосон Монгол хурцаараа гоё тэмцээнд намын далай зэлмээр тэргүүн байр эзлэж урамшуулсан. За сургуулийн намын сантай танилцсан намын ач тусын талаар ярилцсан тайлбарлан эцэгтэйгээ хамт намын сангаар аялаж за эцэгчүүд хүүхдүүдтэй ном уншиж өгч намын ач тусын талаар тайлбарлаж өгсөн. Мөн Монгол хэлний коммуникац зохион байгуулсан алтан хог тэмцээн үтсэн өгсөг үг өгүүлбэрүүдэд оролцуулж зохиож амжилттай оролцсон Эрдэнэ билэг тэргүүн байр Одор Эрдэнэтэд байна. За мөн ангид үтсэн бүх хичээлүүдээрээ хаахад тэмцээн зохион байгуулж эцэс сурсан бүтээлүүдийг оролцсон. Үүнд бол одоо инхри тэргүүн байр Одор Эрдэнэтэд байрыг эзлэж явуулсан мөн эзэгтэйгээ хамтарч хүүхдүүдтэй шинэ оноо өгсөн ажлуудад идэвхтэй оролцсон сурагчдайгаа урамшуулж шагнаж цаашдаа суралцах урам зориг өгсөн. За хүн ба нийгэм комитетийн нэрмжид хаахад тэмцээнд Цэцэн Бэлэн Амгаланбаатар оролцож Амгаланбаатар тэргүүн байрыг эзэлсэн. Мөн хичээлс гадуурх дугуулын цэгцэн тамрагдаж хамаагцсан. За үүлэн бэлээс бүжгийн дугууланд бол одоо цэлмэг амийн эрдэнэ нар оролцож хот хөдөө хятад одоо улс орнуудад болсон бүжгийн наадам тэмцээнд талт мөнгө хүрэл медалуудыг эзэлсэн. За дорн тамхи болсон талын хадраа буюу хаврын уянга бүжгийн наадам уралдаанд Осод бүжгээр хүрэл медаль хамтлаг бүжгээрээ хүрцээ. Хичээл зүтгэл бүхэн амжилтаа. За Такондиагийн дугууланд хамруулдаг инкри мөнгөн медаль за мөн тооцоодод тавлын мэргэжлийн бүлгээс зохион байгуулсан олон улсын математикийн өдөр болох тооны олимпиад тогтсон. Миний олимпиадад анги хамт олондоо амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн. Хангийн гэрээ алта Инксарн алта Одор Эрдэнэ хүрэл медалийг тус эзэлсэн. За мөн ачны хотноор аачлалыг эцэгтэйгээ хамтран бие даалтын 7 хоногоор асран бодогчны хотны хотноор зочилсан. Хотны хотноор зочилсны ачаал бүгд нь сурагчид төлөв малаа эцэг малаа таних заавалмалгааны арга ухаантай танилцж түүнийгээ Монгол нэг хичээлтэйгээ холбож хичээлдээ ирээд тэмдэглэл хөтлөн өгүүлбэр түүнийгээ
Өдрөөр илэрхийлэн бичиж, тайлбарлаж ярилцах гэдэг олон ач тустай зүйл байна. За хичээнгүй бичгийн дэвтрүүдийг л одоо эртний үеийн бүлгүүдээс хураан авч Монгол хэл математика, мөн орчин, иргэний ёс зүйн дэвтрүүдийг л одоо бүх зурагчид мануудаа хичээнгүй сайхан бичтэйгээр согчдыг бол одоо түн дотроос тодруулж адан болон ангийн нийтлэг их согчд нь бол одоо хичээнгүй зэрэгчтэй согчдаар бол тодорч байсан. За мөн уншсан үлгэрээр бүтээл хийцгийн уралдаанд бол одоо мөн өмнөд өртсөн олон янзын бүтээл хийжээ. Тийм ээ, уншигч бүгд бүлмээс зарласан одоо уралдаанд анги шилдэг уншигч анги хамт олноор шалгарсан гэж хэлсэн. Уншиж бичиж бодож сурлаа тайлан төдөрлөгдөө эцэг ихтэйгээ юу сурч мэдсэндээ тайлгнаж бүтээлийн үзэсгэлэнүүдээ бүгдийг гаргаж дэлгээж за сурсан эцэн дуу шүлэг бүх сурагчид үсгээ уран яруу тод сайхан уншиж эцэг ихтэй төлөвлөлөн уншиж бичин сурснаа илэрхийлсэн учраас эцэгчүүд маань хүүхдүүдэд уншиж бичиж сурлаа. Баяр хүргэсэн батламжийг бүгдээрээ гардуулж энэ үйл ажиллагаа бол уран дэлгэр сайхан анхаарал хандуулсан баярлалаа.